Тэрээр ойрд ихэд гүнхтэй байгаа юм. Хайртай киноных нь дүрн чадраа бололжээ. Харин одоо юу хийхээ бодож арга цаана. Гэтэл киноны үргэлжлэлт маань яваад бид бүгд оршуулгын ёслол дууссаны дараах үе дээр уулзалтна. Тэгэхээр Грейс маань сумнаас амьд үлдэж чадаагүй гэсэн үг. Бүгдээрээ Грейсийн төлөө гээд нэг сайхан лайк сабад арчий та, тий? Грейс. Томми маань гашуудаад оройдоо ирж хүүтэйгээ уулзаж, мориндоо өвс өгчхөд үлдсэн хугацаанд нь гадаа суугаад хоноод яваад байгаа юм байна лээ. Нэгэсэндээ гашуудж байна гэсэн. Тэгэд Томми морьтойгоо гэртээ ирэх бөгөөд өнөөдөр бизнес уулзалт хийх гэж байгаа юм. Гэрийнхэн нь бүгд цуглаж гисэн Поли. Томминд одоо битл хэрэгтэй. Гэр бүл нь бүгдээрээ хамт байгаагаар хэрэгтэй. Тэгэд Томми өрөөндөө орж ирээд суух бөгөөд Поли, Майкл хоёр төрөлөд ордог. Томми тэр хоёрт тандан энэ дээр бичсэн байгаа бүгдийг нь хийгэрээ. Та хоёр их сайн ажиллаж байгаа шүү. Одоо гар. Гэт нэх олон үг солихгүй байдаг. Тэгэд Поли гарч ирсний дараа Джон "За Артур, одоо хоёулынгийнх нь уулзах хэлж." Гэтэл Поли Томми хүнтэй уулзаад болцсон. Гэтэл бүгд гайхаад байж байтал Эйда хажуу талаас нь Томми хүмүүстэй ээлж дараалал уулзах хүссэн. Гэтэл Пол юу гэхээр Томмиг ер нь би уншчихдаг л да. Гэхдээ өнөөдөр уншиж чадахгүй нэлээд хэцүү байна. Жохон болгоомжтой байна. Гэтэл Джон юу яриад байгаа юм бэ? Эли бит хоёр уулзаадах гээд яваад ордог. Манай хоёр ороод иртэл Томми новш гэж Артур суугаад Грейсийг бууцсан үнийг алчихсан. Тэр үхэрсэн. Нилээн тамлаж алсан. Гэтэл Томми тэр нөгөө Италиэр Шангрета тэрнийг та хоёр надад дээр амьдаар нь барь гэдэг. Учир нь Грейсийг буудсан нөхөр Томмигийн Орос дайснууд биш, Итали шууд юм. Тэгэд Артур тэр одоо нэг хүнтэй хамт энэ хотоос гарах гэж байна лээ. Энтэй явж байгаа. Их нэртэйгээ хамт. Тийм үү? Тэгвэл нүдэн дээр нь их нэрийг нь зад буудаад надад тэр новшиг аваад. Гэтэл Джон Томми юу гэхээр хадагтай Чангрета манай 10 жилийн багш байсан юм. Бид хоёрт хичээл заадаг маш сайн эмэгтэй байсан. Томми хариуд нь хэрвээ тэр сайн эмэгтэй юм бол Деважинд очих юм байна. Тийм ээ Артур. Энэ жигсаалтан дээр байгаа юм хийчээд тэгээд дараа шатагаар. Хөгшин ирийг амьдаар нь авчирна шүү. Би өөрөө дуусгана. Тэгээд та хоёр явж болно. Гэтэл Джон энд ямар нэгэн зүйл явагдаад байгаа бол та бид хоёрт хэлж болно шүү дээ. Полигоос суур. Майклаас биш үү? Майклаас асуухгүй мө? Гүү. Майкл хууль ёсны бизнесийг хариуцсан. Та Майклтай бид хоёроос өмнө нь уулзсан. Юу гэнэ? Та Майклтай бид хоёроос өмнө нь уулзсан. Албан ёсны бизнес. Албан ёсны бизнесийг Джон хариуцж ажиллаж байгаа. Хууль ёсны бизнес хизээнээс. Миний хараал идсэн ихнэр миний өмнөөс миний сумыг аваад өгчихсний дараагаар. За. Та бид хоёрт юу ч хэлэхгүй яг л тоглоом өгүүлтэй нүд шиг харцж байна. Энийг хий, тэрийг хий Джон. Өөрийнхөө багшийг ал Джон. Томми. За ийм л юм болох гэдэг байж. Оросууд бидний энэ шаналж байгаа үеийг зүгээр ойлгохгүй болохоор бид нарс зүгээр байж болохгүй. Тийм болохоор наад жигсаалтан дээр хэл дугаа хийгээд. Тэгээд одоо эндээс алга бол. За тэгэд энэ чинь нэлийн юм болж өрсөний дараа Томми гараад явчихдаг. Явахдаа өөрийнхөө хүү болон Джонни Дог хоёрыг л авч явж байгаа бөгөөд тэрээр нөгөө цэган үздэг игч рүү явж байгаа юм лээ. Тэгээд цэгаа игч дээр очсноо. Энэ зүйлийг би танд өгвөл та авах уу? Яагаад авахгүй гэж. Манай эхнэр буудалсан өдрөө наад зүйлдэг чинь зүүж байсан. Хэрвээ энэ хараалтай байна гэвэл чи өөрийгөө арай бага буруутгах нь тийм. Энэ үнэхээр их хараалтай. Үүний хараал миний зүрхийг нэвт сүлбэж байгааг нь мэдрэгдэж. Танд баярлалаа. За ингээд Томми маань албан ёсоор иргэн ирвэ гэж.
Тэгэд нөгөө Италийн сцен рүү бүгдээрээ шилжих өгөөд Италиэр ядж яхад ямар их очир вэ гэд ойр хаваа ажиглалтал нэлийн сэжигтэй хүмүүс очир дайраад ирж байгааг анзаардаг. Цагдаа байна уу? Өө сайн байна уу? Хэдэн хүмүүс ихнэр бит хоёрыг алах гэд хөөгөөд байна гэснэ. Жижигхэн хагуул өгөөд очир дайрааддаг. Хажуугийн хүмүүсээс л what the fuck үү? За тэгэд цагдааг дагаад яваад иртэл Артур Жон хоёр дээр аваад ирдэг. Энэ хотын цагдаа хүртэл Шелби гэр бүлийн удирдлага нь ч дээ ерөөсөө. Эхнэр нь энэ миний шав мөн үү? Жон Шелби би чамайг өлсөд ирэхэд чинь жигнэмэг өгдөг байсан. Чангарэтэг өгөөд эндээс явж үз. Бид нар тушаал зөрчиж байна. За тэгэд нилийн юм болж аваад явдаг. Авчирсныхан дараа come noi delle mettiamo i nostri debitori. Би чамайг үр цайдал томлох болно. Чи бид хоёр хоёулаа шууд ирэхийг сонсох хүртэл. Шууд ирэх үнэхээр сайхан ч юм ээ. Миний ихнэрийг хизээч дахид сонсож чадахгүй тэр ч юм ээ. I heard the blackbirds sing. За тэгэд бид бүгд нэлээд гоё дүр зураг үзэх өгөөд Артур бүгдийг нь дуудаад аав болсноо энд зарладаг. Бүгд түнд баяр хүргээд Томми баяр хүргэе хаа. Дүүн одоо нэг чухал уулзалттай явчихад ирье. Тэгэд Томми Орос бизнес хийх гэж байгаа газараа ирдэг. Тэнд бүгд цуглаж танилцаад Томми яг юу болох, ямар төлөвлөгөөтэй байгаа талаарх нарийн төлөвлөгөөгөө хэлээд эмэгтэйд нь надад нууц байгаа гэж бичээд яваад өгнө. Эмэгтэй нь харин таныг миний охин Татьяна гаргаж өгнө гэж хэлээд тэр хоёр гардаг. Гадаа тэр хоёр нэг сайхан тамхилнаа. Томми түнд та нар дунд урагч байна. Над номлогч чинь. Хэрвээ урагчаа устгахыг хүсч байвал би халаадаггүй. Ямар ч төлбөргүйгээр. Урагч гэдгийг нь яаж мэдж байгаа юм? Баталгаа байгаа юм уу? Баталгаа нь миний үг. За тэгэд маргааш өглөө болно. Тэнд Томмигийн бүх итгэдэг ирчүүд нь цугласан ан хийж явах өгөөд ангаа хийж дуусгаснаа махаа шарж идэхий өмнө Томми зөвхөн өөрийнхөө цусан ах トゥ нараа цуглуулж агаад надад нэг захиа ирсэн. Аавнаас урчгаж. Өгөхөөс өмнө биднээс бүгднгээс нь уучлалт хүссэн байна. Хэдүүл ерөөсөө уучлахгүй. Гэхдээ аавын нэрийг Жон чи хүүхэдтэй өгөх үү? Артураас бол асуухгүй. Гэтэл Жон би тэрний нэрийг хүүдэд өгөхгүй. За тэгвэл тэрний нэр өглөө. Залуусаа гэж дуудаад болох гэж буй Оросын бизнесийн талаар хэлээд тэр бизнест бүгдээрээ нэгтгэхэр болно. Үйл явдал шилжээд Полын нэгэн сүмдэр ирээд би нүглээ намжламаараа номлогч байгаа. Гэтэл өнөөдөр амралтын өдрөө ямар ч нүгэл намжлал байхгүй. Шелбигийн нэрээр. За тэгээд амжилж эхэлдэг. Полын нэлээд гимжсэн байдалтай би энгийн хүн дээр арай гайгүйсэн. Гэтэл энэ удаа бид номлогч алах гэдэг юм. Дүүгийнхээ өмнөөс нүглийг намжлая гэд намжилчхаад гараад явдаг. Явсныхан дараагаар Томмигийн гэрт нөгөө Татьяна ирсэн байх өгөөд тэр хоёр нэлээд юм ярьж байгаад Татьяна хоноод явдаг. Маргааш нөгөө дээрмийн талаар ярилцахаар тэргээд бүгд ажил дээрээ цуглардаг. Артур "Зэ өчигдөр шин сайхан байв уу? Би ажиллаа л хийсэн." За тэгэд газрын зураг Жон гаргаж ирээд ухах гэж байгаа барилгаа танилцуулдаг. Товчхон танилцуулахад нөгөө Оросууд үлдсэн мөнгөөр биш алмазын идэл хэрэглэлээр төлөе гэсэн шүү дээ. Тэр алмазын идэл хэрэглэл байгаа газрыг нь ухах гэдэг юм байна лээ. Яагаад тэгэхээр Томми тэднэрт итгэж өгөхгүй ажиллагаа нь дууссаны дараа өөрсдийг нь одоо мөрчнө гэж бодоод байгаа юм байна лээ. Үнэн амбицтай залуу шүү нэр. За тэгэд цаашаа явж ороод Томми Политой хэсэг юм ярьж сурдаг. Манай Артур их нэртэй бүх болж байгаа юм хэлээд ах юм. Навш гэж. Гэтэл Поли өчигдөр ямар хувь авдаа? Юу гэж Поли би ажиллаа л хийсэн. Гэтэл Пол чи гашуудж байгаа ш. Юу гэж Пол би хараал ийдсэн ажиллаа. За тэгэд энэ үйл явдал болж дуусны дараа нөгөө Полиг нүглээ намжилсан номлогч нөгөө Оросын талын номлогчд алтан хоншуу үргэж байдаг. Поли. За тэгэд Томас Грейсийн зохион байгуулж байсан арга хэмжээнд дээр очдог. Грейс Институт гээд Грейс маань хүүхдүүдэд туслах сан байгуулсан байдаг.
Манай гэрээс үнэхээр сайхан сэтгэлтэй бүсгүй шүнээр. Тэгээд Томми тэнчэнээсээ гараад 0 ортол. Томми тандан муу арчаагүй амтан минь. Чи надтай үзэхэд хэтэрхий жижигдэн. Орой би Оросуудад чамайг ирнэ гэд хэлчихье. Чи тэрэн дээр надаас нэг сайхан уучлалт гуйгаад намайг сэжиглсэн дуучлаарай гэж хэлнэ шүү. Тэгээд яваад өгдөг. Харин Томми арай гэж гэртээ ирээд Эйдароо залган орой Оросын элчин сайттай жижигхэн уулзалт товлооддаг. Ерөнхийдөө хамтарч ажиллах гэж байгаа Оросуудынхаа эсрэг юм хийх гэж байгаа гэсэн үг л дээ. Оройн болж Томми арай гэж үхтэл царайлан нөгөө ид дээр ирэх бөгөөд ирээд төгдөрч арай гэж уучлалт гуйчаад гараад яв. Манай үндэстэй хэцүүдж байна. Тэгж явсны дараа Эйда дээр ирэх бөгөөд Оросын элчин сайд орчуулагчтайгаа хамт ирсэн сууж байдаг. Тэнд Томми болох гэж буй бүх процессыг хэлээд тэр өдөр жаахан тосломж хүсэж байгаагаа мөн би эднээс урваад тантай хамтарч ажиллая гэдгээ мэдэгддэг. Тэгээд Эйда тандан Эйда ахта дүргэн дуудаарай. Дүргнийг ирэхэд би орыг юу ч хэлж чадахгүй байх. Намайг миний гавл хагарч дотор цус алдаж байгаа гэрэ.